Нутгийнхаа шинээр гэр бүл болсон залуучуудыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж 2008 оноос шинэ гэр бүл болсон залуучуудад гэр олох төслийг амжилттай хэрэгжүүлж 400 гаруй шинээр гэр бүл болсон залуучууд маань өргөө гэртээ болж амьдрал нь ирээдүйн итгэл нь сайхан болсон гэж бид бодож байгаа. Монгол Улсын их хурлын гишүүний хувьд нутгийнхаа залуучуудыг шинэ гэрээр хангах төслийг хэрэгжүүлсэн бол олон ясны үлгий болсон ховд нутагта олон ясны хормын ордон барих энэ төсөл арга хэмжээнд зориулж 3.5 тэрбум төгрөгийн өртөг үхий олон ясны хормын ордны эхлүүлэх ажлыг улсын төсөвт суулгаж 2024 онд Ховд аймагт маань Монгол Улсын 2 дахь хормын ордон баригдана. Ховд нутагт маань шинээр хурмаа хийх залуус, шинээр амьдралаа эхлэх залуус маань шинэ хурмын ордондоо амьдралаа, итгэл үнэмшлээ, ирээдүйн үйлсээ эхлүүлэх ийм боломж үлдсэнд би их баяртай байна.